За нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгэлтэй 61300 аж ахуйн нэгжээс 20,000 орчим аж ахуйн нэгж нь 720 тэрбум төгрөгийн өртөө болсон ийм хэмжээний үр үүссэн байжээ. Харин сүүлийн сар гарны хугацаанд нийтдээ өрнөөс итгэлцлийн аяны хүрээнд 63.8 тэрбум, мөн урсгал үргээд 105.8 тэрбумын үр төлөгдсөн байгаа юм а. Нийгмийн даатгалын ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийг хуримтлагдсан өрнийхөө 10%-ийг төлж, үйлдвэрлэлийг нь 6 сарын хугацаанд барагдуулах боломжийг олгоно, 1 сарын хугацаанд итгэлцлийн аяныг зохион байгуулсан. Тус аянаар хаалгасан дансаа нээлггэхээс гадна торгуул болон алдангаас чөлөөлөгдөх боломжийг олгожээ. Итгэлцлийн аянд нийт 5808 ажил олгогч хамрагдаж, нийт 63.8 тэрбумын өрөө барагдуулжээ. Итгэлцлийн аянд бол шинээр гэрээ байгуулсан болон гэрээ сунгасан мөн шимтгэлийн өртөө дансаа хаалгасан ажил олгогчийн дансыг нээх зэрэг ажлууд бол хийгдсэн. Мөн энэ итгэлцлийн аянд бол шимтгэлийн хуримтлагдсан өрөөс бол 10%-ийг үр төлбөрийг барагдуулсан тохиолдолд бол итгэлцлийн аянд бол хамрагдахаар болсон заасан байдаг. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын өрөөс болж тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй байсан 502 даатгуулагчдын 1.1 тэрбумын тэтгэвэр тэтгэмжийг нийгмийн даатгалын ерөнхий газраас олгожээ. Итгэлцлийн аяны гол зорилго бол ажил олгогч шимтгэл төлөгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бол тогтвортой явуулахад бол дэмжлэг үзүүлэх, мөн ажил олгогч даатгуулагчийн нийгмийн болон санхүүгийн эрсдлээс бол хамгаалах, мөн урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдуулах зэрэг ажлууд бол гол зорилго нь бол байгаа. Энэ жил нийт 5.5 их 80 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг иргэд аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлэх үүрэг нийгмийн даатгалын ерөнхий газарт оногдсон. Үүнээс 3.7 тэрбумыг нь татан төвлөрүүлжээ. Ийхүү он гартал 1.8 тэрбумыг татан төвлөрүүлэх үүрэг нийгмийн даатгалын ерөнхий газарт үлдээд байна.